За бүгд өнөөдрийн мэд хүргэе. За өнөөдрийн бидний ярилцах сэдв бол арилжаа яг үүндээ ямар амархан, ямар энгийн бич болох вэ гэдэг талаар ярилцъя те. За тэгвэл арилжааг энгийн болгох, амархан болгох хамгийн номер 1 зүйл бол ерөөсөл ашигтай арилждаг стратеги. Энэ өөрөө батлагдсан байх хэрэгтэй заавал. Зөв онлоо ашиглаад, зөв төлөвлөлтөд ашиглаад, өөртөө тааруулаад, өөрийнхөө сэтгэл зүйд тохируулаад тэг гараад ирсэн юм стратеги байх хэрэгтэй. Батлагдсан гэдэг нь бэктест хийгдээд, форвард тест хийгдээд, өөрөө логиктой те. Үнэхээр ажилтдаг талан батлагдсан юм стратеги хэрэгтэй. За нэг хөгжүүлээ гаргаад ирлээ. Одоо эндээс хийх ганц зүйл байгаа. Стратеги гарч ирэл хүлээж агаад гараад ирэнгүүт л хийчих болоо. За хийчлээ. Стоп лосс тип зохино ямар ч хамаахгүй. Дахиад хүлээлээ. Стратеги гарч ирлээ хийлээ. Хүлээлээ. Стратеги гарч ирлээ хийлээ. Болоо. Ийм ингэ явна. Нэг гаргаад ирчих юм бол араас нь хүлээж байгаа хийх гэдэг ганц л ажил байгаа. Тэрийг хийгээд татлаа арилж өөр болчихж байгаа тийшгтэй. За чи би жишээ нь яаж арилж яадаг вэ гэхээр орой өсгөж компьютер дээрээ суугаад за эндээс эхлээ медитейшн бясалгал хийн 10-20 минут. За эндээс хошоо зах зээлийн мэдээг шалгана, платформуд асаана тий, ашигладаг төлөвүүд асаана, оншуулна. За бэлтгэл ажил. За бэлтгэл ажлыг ингээд зурч. Бэг хөвчж. За араас нь шинжилгээ. Analyze та. Зах зээл дээр яг одоо юу болоод байгаа юм? Ямар тохиолдол юу болох юм бол би яг юу хийх юм? Тэргээ шинжилгээ гаргаж ийн. Төлөвлөгөөгөө зохион. Тухайн өдрийнхөө төлөвлөгөө зохион гэсэн үг шүү дээ. За тэгээ зах зээл 30-аас 1 талын Нью-Йорк. За тэнгууд биэндээс 1-2 цаг суугаад босчдөг. Миний өдрийн ажлын цаг бол ерөөсөө 1-2 цаг. За энэ хугацаанд миний стратеги гарч ирүүлэхийг гачихгүй л хийхгүй. Ингээл болоо бол. Аль ч уулын ийм л энгийн байж болдог. Гол нь ийм энгийн байлгахад хамгийн их саад болоод байгаа тийм. Хамгийн их гай удаад байгаа шалтгаанууд нь юу вэ гэхээр ерөөсөл номер 1 зүйл нь стратегч ажиллахгүй байна. Энэ тэнтэс нэг юм сонссон те. Ингээд энэ хэмжээс буцнаа. Ингээд эндээс байдар эндээс сэл дээр яагаад гэдгийг мэдэхгүй. Цаана ямар нэг логик авахгүй. Тэгэр гэжсэн гээл тэгсэн. Тэгэл байтчдаг, сэлтчдэг. Жинхэнэ мөнгөөрөө. Тэр ядаж бактест хийчих үзээгүй. Үнэхээр ажилтдаг үг нь мэдэхгүй. Ер нь бол те стратеги үнэхээр ажилтдаг гэдэг нь батгалтал жинхэнэ мөнгөөр орох ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Нэг бол демодор хийж, нэг бол бактест хийгээ те. Хоёуланг нь хийгээ явж яхад болно шүү дээ. Үнэхээр батлагдлаа тийм үү? Бактестэн дээр ч ажиллаад, демодор ч ажиллаад тэгвэл жижиг тасар эхэл. Жижигхэн тасар эхэлчих. Тэрэн дээр ашигт өсгөө явчих. Тэгэл томруулаа багаар ингээ яв. Тэггүй те. Юугүй эндээс нэг захын нэг ютубер хин гэдгийг мэддэхгүй нөхдөөс нэг сургалт авчдаг ч юм уу, эсвэл YouTube бичлэг үзээ стратегийн сурчдаг ч юм уу те. Тэгээ шууд жинхэнэ мөнгөөр альжаад ундаг. Нөгөөдгөө өөртөө суулгаагүй. Тэр нь ажилтдаг үг юмч мэдэхгүй. Яг ажилтдаг гэж болно заяа. Шууд бүгд нүгөөсгөө. Ажилтдаг гэж болно. Гэхдээ тэргээ бактестик үзчих. Ядаж демо дээр альж үзчих. Тэг үнэхээр болж ивэл одоо жинхэнэ мөнгө оруулж ирчихэ. Гэхдээ жижигээр. За тэгэхээр ийм энгийн арилжаа хийхэд номер 1 садулж зөвлөжсөл стратеги байна. Ажиллахгүй. Одоо хүмүүс ингэдэг штэ. Мөнгөний хэмжээнд барай явж хахад ямар ч стратегийг ажиллуулна гэдэг. Үгүй байхгүй. Та нар өөрсдөө мэдж байгаа те. Энэ дунд яг мөнгөний хэмжээнд барьдаг хүмүүс байгаа. Мэдж байгаа те. Мөнгөний хэмжээнд бариад юмгод яа тий. Даас чинь шууд ингэ шатчихгүй заяа. Багаараа ингээл доошлоод. Шатахгүй. Тэгтэл ингээд доошлоод урт хугацаанд. Ингээл доошлоод. Магадлал нь байхгүй байгаа юм чинь. Өндөр магадлал байхгүй. Ээж гэдэг зүйлсэн батлагдаг байгаа юм чинь. Аргагүй шүү дээ. Тэгэхээр ганц мөнгөний хэмжээнд байлаа гэд даас ч өсөхгүй гэсэн. Зөв үнэхээр ажилтдаг стратегтэй өөртөө тохируулсан стратеги хөгжүүлсэн байлаа гэж бодтод. Тэр нь үнэхээр логик байгаад зах зээлийн суурьтай авцлаад те. Үнэхээр бүх юм болцсон стратеги байхад бол даас ч ингэж харагд. Мөнгөний хэмжээнд барих хот бол ингэж багаар гээл яваад урт хугацаанд. Тэр нөр ялгаа байгаа сте. Ашигтай стратегтэй байлаа гэд мөнгөний хэмжээнд барихгүй бол
Ингэж бол ингэж шатчихсан. Муу стратегтэй ядаж яхад та нарын гол зүйл чинь энэ дэр байгаа тохтой. Муу стратегтэй мөнгөний жүжиг байхгүй. Тэгэл ингээл шатчихсан. Яж байгаа чинь хүмүүгээр боддог те. За ийм нэг номерны асуудал байна. Стратеги ажиллахгүй. Хөгжүүлээгүй тэрийг. Журнал хөтөлж хөгжүүлдэггүй. Үнэхээр үнэ үгүйг бактестийг ядаж үзчихдэггүй. Тэгсэн мөртлөө жинхэнэ мөнгө оруулцдаг. Цаа шалтгаан ерөөсөл хурдан баяжих. Тэгээ нэг хөдөлмөр гарахгүй байжгаад алжиж болчих юм санаатай. Тийм гэж байхгүй. За, номер 2 дахь асуудал. Стратеги олчлоо тийм үү? Одоо яг үнэхээр ашигтай стратегтэй хүмүүс байж болно. Олцсон хүмүүс бас зөндөө байгаа бах гэж найдаж чинь те. Тэр хүмүүст ямар асуудал тулгараад нэг гэхээр энийг хүлээх чадвар байхгүй. Номер 1-т. Хамгийн том асуудал. Наан стратеги нэрээгүй өндөр магадлал хэрэг болчихно. Зах зээлийн хаасаа мөнгө орчдөг. Тэгээд дансаа гэж тагаад тэгээд доошоо ингэ болчихдог. Энэ ямар ч утга байхгүй. Хүлээх гэдэг бол маш том чадвар. За хоёрт нөгөө мөнгөний хэмжээнд барихгүй. Шунал нь орж байна. Стратеги гайгүй ажиллаад ирэнгүүт дасаа ихэнх хуваар нь орчихно. Яагаад? Хурдан баячих гэдэг байхгүй. Их мөнгө хийх гэдэг байхгүй. Эсвэл ядаж өмнө нэг том лотоор дараад нөгөөд нь ашигтай явцсан. Тэр сэтгэлийг бүр дахинд нь кодлогтой үлдсэн. Тэр мэдрэмж авах гээд дараад. Ийм нэг алт. За гуравт өөр зөндөө яг сэтгэл зүйн алдаа байгаа л да. За гуравт гэх юм бол стоп лосс сунгаад байна. Стоп лосс авангууд хүртэл мэдрээд энэ байх хэвээр хэвэн зөвлөж хүлээж аваагүй. Мөнгө алдмааргүй нэгээр стоп лосс сунгаад явсараа дансаа шатаачдаг. Асуулт нөгөө талдаа типийг энд авнаа гэж тавьчаад стратеги тэгж тодорхойлцоод тэрийг авдаггүй. Барьж агаад эргэж стоп лосс суулцдаг. Дээш нь ингэж явуулж хаад. Ямар нэгэн систем байхгүй. Энэ дахиад стратеги толбогсчлаа л. Тэрийг хийж чаддаггүй. Төлөвлөгөөгөө дааж чаддаггүй. Гэх мэтчлэн. Тэгэхээр ер нь бол хийх хүмүүс хаана хэрэглээд байгаа гэхээр энэ дээр л хэрэглээд байгаа. Тэр би танарт зөвлөж чинь те. Тэр стратеги үнэхээр ажилтдаг үгүй өөртөө судлаа үзчих. Бактестийг үзчих. Демо дээр бүр адаглаад 3 сар альж. 3 сар ашигтайгаар. Бактестэн дээр хийх болгонтой ашигтай гардаг болчих. Энэ хоёр чинь болчих юм бол араас нь рил данс руу очие. Гэтэ жижигэр. За энэ дээр гайгүй өсгөө явж байгаа юм бол том руу оруулчих. Ийм байдлаар яваачаа гэж хэлмээр. Тэгээ явандаа ингээд бүх зүйл чинь тодорхой болсон те. Стратеги нь тодорхой болсон. Юу хэн тодорхой, ямар цаг цуухан тодорхой, ямар өсөлт дээр ямар төлөв ашиглаад, ямар онол ашиглаад бүх юм чинь тодорхой болчих юм бол ерөөсөө л ингээд маш энгийн болчихно. Гол нь энэ хүртэл зам чинь өөрөө буруу яваад байна те. Өмнөх бичлэг дээр ирсэн нэг хар төргөн дээр чи эргэлдээд байна. Тэр жоохон логиктэй байгаа те. Мөнгө өрсөлдүүлж байгаа юм бол тэрэндээ жоохон хариуцлагатай хандаа. Та нар ажил хийгээд мөнгө олж байхдаа ажилдаа хариуцлагатай байдаг үстэй. Тэгэл мөнгө олж байгаа үстэй. Тэрнтэй адилхан энэ ч өөр ажил штэ. Тэр энэ ажлыг хүндэтгэж хүлээж аваад те. Ажил шиг хүлээж аваад их сургууль сурж байгаа юм шиг сураад тэгээ нэг яваачаа гэж хэлбэр. Гол нь зөв юмас сур. Битгий нэг худ гүрнүүдийн нэг тархитах гэж та нар хийсэн сөн сураад. Гол нь зөв юмаа зөв онлоо сур. Өмнөх бичлэг өндөр хэлсэн шүү дээ. Үнэхээр батлагдсан арилжаатаа сураа гэдэг те. Хамгийн одоо энгийн харж болохоо арилжаач гэх юм бол дэлхийн аврагыг арилжаач байж шүү дээ. Үнэхээр батлагдсан. Робингийн дэлхийн аврагыг скамдж болохгүй те. Хуурч дээр нь гарч чадахгүй. Тэр нэг жил болгон дараалаад төрүүлээд байгаа ч юм уу эсвэл байнга ледер борд ороод тэр арилжаачдаг хайгаад үзчих. Ядаж хайгаад үзчих, судлаад үзчих. Юу ашиглаад байгаа те. Яагаад байгаа, ийгээд байгаа. Тэндээс нь тэр яг зарим сургалт зарлцсан битэн зарим нь юус юу ч ярьдгүй. Зарим нь яг YouTube дээр ганц 2 хоо нэг хальт юм ярьсан байт. Тэндээс нь ядаж нэг сэжүр аваад те. Тэндээс ингээ үргэлжлүүлээд стратеги зохиог авчаач. Тэрийг үргэлжлүүлээд судлаад гэдэг ч юм уу те. Эсвэл тэр сургалтыг аваад ч юм уу те. Тэгээ яг зөв замаараа яваа. Тэгэхгүй бол ингээд хий хоосон хөдөлмөр яваад байна. Мөнгө ч өргөдөд байна, хөдөлмөр ч өргөдөд байна, цаг ч өргөдөд байна. Сэтгэл зүйч өргөдөд байна те. Энэ чинь зөвхөн өөрч асуулт биш. Зөвхөн өөрч асуулт биш байхгүй. Ард чин криплүү чинь сэтгэл зүй дагаад унаа, цаг уу дагаа унаа, бүх юм дагаа унжаа. Тэгэхээр юм байна. За тэгэхээр зөв замаараа, зөв системтэй, зөв юмаа сураад, гол нь хөдөлмөрөө гаргаад, цаг хугацаа гаргаад энийг ажил гэж хүлээж аваад хүндэтгээд яваачаа гэж хэлмээр. За дараагийн бичлэр болцсон.